За йодыг хуурай нэрх аргаар цэвэрлэх аргыг туршилтыг хийж гүйцэтгэе. За үүний тулд бид цэвэр йодноос тэг 10,000-ны 3,233 г, калий йодноос тэг 10,000-ны 1,350 г-ыг тус нь аваад энэ хүшилэн аяганд бол холсон байна. За йод маань маш хортой нэгдэл учраас энэ нэрх ажиллагааг маш сайн битүүмжилсний дараа явуулна. За ингээд бодисуудаа хооронд нь холиод тэгээд энэ амсрыг нь маш сайн битүүмжилсэн байгаа. За ингээд холимогоо штативында бэхлээд татах шүүгэнд байрлуулад за тэгээд хөргөгчөөр усан хөргөгчийг бол ашиглана. За үүний тулд тийгэлдээ хүүтэн усыг хийж өгье. За энэ маань хөргөгч болох нэ. Хөргөгчийн өөрийг гүйцэтгэх нэ. За ингэснийхээ дараагаар спиртэнд ингээ хасааж нэрх үйл ажиллагаагаа явуулна. За йод маань маш хортой бодис. Тийм учраас том болгоомжтой ажиллана. За йод хатуу төлөвөөс шууд хийн төлөвт шилждэг ийм бодисуудыг сублимацид орох гэж бол ярьдаг. За йод маань хуурай нэрэгдэж байхдаа ягаан өнгөтэйгээр таласчна. За энэхүү уур байдалтай йод тэглийн ханан дээр очиж суuna. За ингээ хуурай нэрх үйл ажиллагааг энэ йодын ягаан өнгө арилтал нь үргэлжлүүлэн явуулнаа. За одоо йод маань маш сайхан нэрвэлж байна. Харин калий йод маань таласт цагаан өнгө ингээд нэлээд өндөр температурт тайлдаг учраас энэ спиртэн динд бол халахгүй, өөрөөр хэлбэл калий йод нь хуурай нэрэгдэхгүй, ганцхан йод нь хуурай нэрэгдэнэ. За бид бол гарган авсан йодынхоо гарц болон массыг тооцоолох шаардлагатай. Гарцыг тодорхойлохын тулд гарган авсан цэвэр бодисынхоо массыг анхны холимогийнхоо нийт масст харьцуулаад тэгээд 100%-аар үржүүлэх замаар хэдэн хувийн гарцтай цэвэр йод гаргаж авсан бэ гэдгийг тооцоолно. За ингээ хуурай нэрлэгийг йодын уурын ягаан өнгө арилтал үргэлжлүүлнэ. За калий йод ба таласт йодын холимгийг хуурай нэрж байна. За энэ үед калий йод нь бол нэрэгдэхгүй, харин таласт йод маань уур байдалтайгаар нэрэгдэж байна. За энэхүү туршилтыг йодын ягаан өнгө арилтал нь үргэлжлүүлэн явуулна. За ингээд хатуу төлөвөөс шууд хийн төлөвт шилждэг ийм бодисуудыг сублимацид ордог бодис гэж нэрлэдэг байгаа. За ингээ йод маань сублимацид маш сайн ордог болох нь харагдаж байна. За калий йод ба йодын холимгийг хуурай нэрж бараг дуусч байна. За калий йод маань цагаан өнгөтэй бодис учраас энэ шилэн аягны ёроол хэсэгт тунж үлдэж байна. Харин йод маань сублимацид ороод тэглийн ёроолд бол наалтсан таласт гялалцсан өнгөтэйгээр харагдаж байна. За хэсэг хугацааны дараа бид нар энэхүү халаалтаа зөксөөгоод багжаа хөргөөд жингээ аваад тооцоогоо хийнэ. За бид нар нэрэгдсэн йодоо одоо жингийг авах гэж байна. За цагны шилээ тавиад жингээ нойлсон байгаа. За энэ дээрээ тийгэлтэй йодоо байрлуулнаа. За тэглийн хамт масс нь 10,000-ны 4,800 г болж байна. За нэрэгдсэн тийгэлтэй йодын массыг авахд бол 40,000-ны 4,800 байсан. Харин бид нар урдчлан тийглээ хоосон байхад нь жинсэн байгаа. Энэ 40,000-ны 1,604 г байсан. За ингээд та бүхэн йодын онлын гарц болон практикийн гарцыг тооцоорой.